одоо Луврын музей харагдаж байна. Вау, эстэ баярлалаа шүү. За бүгдээрээ сайн уу? Миний 4 дахь улсын аялал эхлэхэд болон боллоо. Мөрөөдлийн хот Парис. Энэ удаа өсмөн арай гавгүй. За мэдээж өглөөний нислэг сонгосон. Өглөөний нислэг илүү хямд байдаг. Тэгээд ойролцоогоор 2 цаг нисээд яг онгоцны буудлаас хотын төв рүү яг шууд явдгүй юм байлээ. Эхлээд энэ автобусанд суугаад 12 евро төлсөн. Тэгээд дараа нь метронд суугаад яг хотын төв рүүгээ орд юм байлээ. За автобуснасаа ямар ч ихсэн буусаа ингээ сонин газар зогсох юм байлээ. Тэгээ хүнээс асууж агаад ямар ч ихсэн метроныхоо буудлыг олоод ирчихсэн. За тэгээд бараг л хотын төвөнд биш ч ихсэн барилга марилгууд нь бүр амар өндөр гоё харагдчихсэн. Метроныхын буудал нь бүр амар том. Тэгээд дотгошоно хідэн тийшээ салаад байгаа юм. Тэгээд ямар ч ихсэн хүнээс асууж агаад картыг нь аваад тэгээд цэнгэлсэн. Францын бэлэг тэмдэг болсон Arc de Triomphe хаалхан дээрсээ, Ялтын хаалхан дээрсээ. 1809 онд Наполеоны тушаалаар хаалгыг барьжсэн юм лээ. Амар хүмсэнэ. Бисээ тэр Жэни буудлаас гарч ирсэн. Тэгээд яг гарч ирээл харсан чинь яг эндээ байд юм бэ. Хүнээр зураг авахгүй. Тэгээд хүмүүс уг зургийг авч хүмээд асуугаад ах юм. Гэтэ нэг амар их хулгайтай зургийг авч игээд уцыг нь аваад цухтаачдаг гэсэн тийм болохоор уцаа авчихвал уйлаа л үлдэн шин. Яагаад зураг авахгүй. Өө зүгээрээ баярлаа гэж. Одоо ингэж л өөрөө селфи хийж хэдэн бичлэг авч үлдэхээс бүр нэг эмээ тааруул зураг авах бол юу ихээс амар хүнтэй байна яа. Амар халуун байна. Одоо жоохон хугацаа нэмэгдэхгүй бол над шиг юм бүртгэхтэй яваа хүн бүр энэ хайрдаа. За тэр цаана ялтын хаалга харагдаж байна. Хүнд тийм боос Эли байна. Эли бүр ямар том юм. Элигээр нэг шаагаад үтчихт юм уу? Хүмүүс гадсан бохомсоо. Хаашаа нэндээс амшиг. Why is this? We store. Оо энэ нэг зам зур ордог газар биш юм байна уу? Амар гоочтой юм шүү дээ. За байна. Эми гохооч. Оо тэгтээ бүр амар том юм байна. Миний иржсэн хамгийн том нь бол ингээд албан ёсоор Парис боллоо. Бүх юм бүр амар том юу. Онгоцны буудлаас наашаа ирэх гэж 2 цаг боллоо шүү. За би хаанч наруулъя. Finally, it's there. Hungry in Paris. Ойна. Одоо ингээд нэг хүчээд гэрлэн насны дараа орой дахиад ирнэ гэж бодож байгаа. Эслэг маань бүр орой очихлаа. Ойна.
Дэлхийн хамгийн алдартай хамгийн том музей болох Луврын музейд ирсэн байна. Анх 12 дугаар зуунд баригдсан 16 дугаар зууны үед хааны ордон байжгаад 1793 онд Францын хувьсгалын үеэр музей болж олон нийтэд нээлттэй болсон юм байна. За тэнд одоо бэлэг тэмдэг болсон шилэн пирамид нь харагдаж байна. За энэ музейд нийт 400 гаруй үзмэр хадгалагддаг гэсэн. Тэгээ бүтэн өдөрч үзэж дуусгааргүй их үзмрүүд байд юм лээ. За тэнд шилэн пирамид нь харагдаж байна. Энэ шилэн пирамидыг болохоор 1989 онд барьж дуусгасан. 673 ширхэг шилэн хавтангаар 5 жилийн турш барьсан юм билээ. Жилд 400 сая бишээ 7-оос 10 сая хүн зочилтгоор дэлхийд 1-р орд юм билээ. Би хүн гууж зураг авахулсан, иймэрхүү зургуудтай болсон. Би музей рүүгээ орч чадаагүй. Ер нь орохоор бол яг дор хаяж 7 хоногийн өмнөөс захиалах хэрэгтэй юм билээ. Уг нь бол Мона Лизагийн зургийг ойроос харъя гэж бодож ийсэн. Би тэр л угаасаа худлаа билээ. Билетийг нь аваад орсон ч ойроос очиж харах боломж бараг л байхгүй юм билээ. Your smile lit up like a sunrise glow. Touch so soft where the seasons flow. We met where the stars take their flight. Every moment with you feels just right. Whisper your name in the rush of the breeze. Love like an ocean rippling with ease. Heartbeats sink into this melody. You and I forever, wild and free. Hands collide like waves on the shore. Every touch leaves me craving more. За Люксембургийн цэцэрлэг түрээлэнгийн хэвээр амар том цэцэрлэг түрээлэн. Хүмүүс нь ч бүр амар. Гоё. Нартай ер нь амар халуун өдөр ээ нөө. Ер нь ийм халуун байт юм уу өнөөдөр. Энэ цэцэрлэг түрээлэн бүр тийшээ хүртэл ингээ үргэлжлэж байгаа юм байна. Амар том цэцэрлэг түрээлэн. За цэцэрлэг түрээлэнгээс гараад юм идэхээр явж гин. Яг энэ баарны хажуугаар өнгөрсөн европчууд ер нь бол ийм наранд сууж ууж идэх туртай хүмүүс байдаг. За би явж байгаад ийм хөөрхөн жижиг ресторан олсон. Эдний traditional болон special meal нэгэд надад санал болгосон хоолны нэ. Тэгээ мах шүлэн тэгээ талхнаас амар гоё байсан. Энэ чансан төмөс лувн жоохон цүйсэн. Тэгээд төмөс лувнгаас бусдын бүгдийг сайн эзээ. За хоолоо идэд дуусчаад гараад алхсан. Автобусаар явбал арай хурдан байсан. Гэхдээ би алхмаар санагдаад тэгээ алхсан. Алхаж явж байгаа Женитэй таарсан. Жени шанилынхаа цүнхийг өөрөө зогсож байсан. Тэгээд цэцгийн дэлгүүрийн хажуугаар өнгөрсөн. Мэдээ цэцэг бол маш гоё харагдсан. Цэцэг авмаар л байсан. Гэхдээ одоо тэгээд авчиж чадахгүй хаяхаа олгох гэж одоо тэгээд хараад л өнгөрсөн. За тэгээ явж байгаад энэ зураачтай таарсан. Тэгээ өөрөө зураг сонирхдаг болохоор ямар гоё юм бэ гэ хараад зогсож байсан чинь чи зурвалтаа би чамд хямдралтай үнээр зурж өгье гэв. Тэгээд за хийдин гэсэн чи амар үнэтэй. Тэгээд ямар үнэтэй юм бэ гэсэн чи за би чамд хөнгөлөлтөй зурж өгье гэд. Тэг би 50 еврогоор зураг зурласан. Тэгэд нөгөө хүн шалаадахаар үгүй гэж хэлж чаддгүй хүн чинь за зуруулъя гэд энэ хятад ахаар зураг зурласан. Бүр амар адилхан болоо гэж гисэн. Ерөнхийдөө бол нэлээд төстэй зурж гисэн.
За зорьсон газартаа ирсэн. Дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авдаг Нотр-Дам дээр ирсэн байна. За яг намайг ирэхэд яг хонхон дуурж исэн болохоор миний яриа нэг сайн сонсогдоогүй байна. За католик шашны сүм байгаа анх 1163 онд баригдаж эхэлж исэн. Тэр манай Чингис хааныг 1 настай байхад баригдаж эхлээд бараг 200 жил баригдсан юм билээ. Тэгээ 69 м өндөртэй ийм архитектурын агуу бүтээл байна. За хүмүүс болохоор нөгөө Парисын тарихын сүм гээд хүүхлийн кинон дээр гардгаар мэддэг. Ингээ хонх дуурдаг бөхтөр оргодол бүсгүй гардаг. Тийм хүүхлийн кино байдаг штэ. За тэрэн дээр гардгаар хүмүүс их мэддэг. Энэ хүмүүс сурах байгаа юм шиг байна. Ингээд бүгд орчлоо. Суваалаа. Яг энэ хүмүүс л орох юм шиг байна. Сопсэд дахиад олж чадахгүй дээ. Таал гаднаас нь хараад ирсэн дээ. Амар их очтой юм байна. Бусад газар болохоор хийхийн тэгж урьдчил захиалах шаардлагагүй шууд орчдөг гэсэн чинь. Парис л угаасаа л өөр юм байна л да. Яа, жоохон хаалгаран төхөж үзье. За энд бол угаасаа ингээд нэг нь ороод цаанаас нь нөгөөх нь гараад ингэж яг үздэг. Ямар их хүн гэж үздэг юм бэ? Би бүр ийм гэж төсөөлөөч байсан. Тийм хүн ороод ийм хүн гараад яа. Надад бол бүр ямар шанс авахгүй мэ. Цаан бүр цаанаас шүү. Oh my god. За та. Зэдөө. Зя. Тэр хүмүүс нарлж байна. Маш олон хүмүүс харж байна. Ловр музей байна. За өөр юм байна. Энэ гүр байна. Гүрнээ өгнөөс алхаж байна. Би сая дээгүүр яг гудмаар алхачихсан байхгүй юу? Тэгсэн чинь амар хүнтэй бүр зөрөх зайгүй. Тэгээ бас халууцаад тэгээд яг энэ доогуур даалгах байхгүй юу? Тэгсэн чинь даараад дээ. Одоо жоохон мэцэн дэшээ гарч наран талхахаас нэр амар гой сантай юу вэ гэсэн чинь мьюс яваад маргаш минь өнөөдөр манай найз энд ирсэн байгаа гэсэн. Тэгээд хоёр одоо Eiffel Tower дээр уулзгаа явж байна. Тэнд уулзсан. Би бүр амар баяртай. Миний зургийг авч өгөн олдохгүй тэгээд надад жоохон тийм юм байсан хгүй юу гэсэн чинь зураг авч өгөх хүнтэй уулзах чинь ингээд би амар их баяртай. Тийм уухантай зүгээр өөрийгөө ашигын талаас л хардаг. Надад гоё зураг хэрэгтэй байна. Би өмнө нь болохоор гайгүй ингээд тийм амар их хүн хөдөлгөөн ихтэй биш болохоор утасныхаа хөлийг тавиад зураг аваад бичлэг хийгээ яваадсахгүй юу. Тэсэн чи одоо энэ бүр амар хүнтэй болохоор утасныхаа хөлийг гаргах тийм бүр ямар ч боломж алга. Тэгэл зүгээр селфидэл яваад байна. Хүмүүсээр нэг хальт ганц хоёр зураг даруулахаар угаасаа онц зураг байхгүй тэр бол ойлгомжтой. Гэтэ юмыг айж мэдхүүгээд зураг даруулаад л яваад байгаа. Одоогийн байдлаар нэг ч гоё зурагтай болоогүй л энэ. Би өгн амар гоё хувцас өмчирсэн. Тэгээ даанч бичлэгэнд маань орж чадахгүй. Юм гоё халаастай. Миний ард яг одоо Ловр музей харагдаж байна. Гурван цогцоор. Энд ингээд амар их харахгүй л чийдэг гэсэн. Гэхдээ би одоо юм байдлаар нэг ч харах олж хараагүй. Магадгүй жоохон орой болохоор харах болж харах байх. Итгэж би баг харах гэж ирсэн юм яа. Your smile lit up like a sunrise glow. Touch so soft where the seasons flow. We met where the stars take their flight. Every moment with you feels just right. Whisper your name in the rush of the breeze. Love like an ocean.
За эвлийн самаг дээр ирсэн. Бүр маш их хүмүүс байна. Тэр бол ойлгомжтой. Ногоон байгууламж нь бол уг нь бол сайн гоё дааж аюух юу юм бэ? Хуурай шилттэй юм байна. Энэ хав нь яг гайгүй. Яг тэнд болохоор бүр яг газраараа халцгаа байлээ. Тэгээд одоо тэр бүр ингээд саарлаад харагдчихэв. Тэр хэсэг энэ тэр бүр амар их шороотой тоостой. Би бүр найтаагаад байсан. Тэрэ төрүүлээд ирсэн. Одоо найзаагаа хүлээж гинэ үү. Парисаас мэдчихэж байна. Би Парис бэ. Би Парис бэ. Би сая энэ эцнийхээ хөлийг тавьж байгаа жоохон зураг бичлэг хийлээ. Нөгөөр бол зөндөө. Тэр одоо юм болоо. За одоо гэрэл асчиж хойлох гэдэг юм байна. Нарж авчихсан. Нөгөөр яг энэ хэсгээ янзлаагүй болохоор амар их юм уухай шороотой, өжигнсэн тоостой, юм саарлцсан юм. Яагаад энийг ингээ гоё янзлах болов? Анзалж болох юм болов. За. Ямар ч гэсэн холбоо юм ийм л юм. Нүгч тайлбар. За гэрэл асцаваа. Ставаяр чина. Манай найз ирэхгүй маа би бүр хүлээгээд би баг 92 цаг боллоо. Хэвээр баах хүн амттай видео калдэж эвлийн цамхаг харууллаа. Одоо найзгаа ирчихэл ганц зураг авахгүйчмаар байна. Өөр хүс юм болгоо. Энд яг нөгөө утасныхаа хөлийг тогтоогоо зураг авахаар их хүнтэй болохоор арай л жоохон аюултай санагдав. Өмнө яг нөгөө нэг хөнгөө газар цэцэн болохоор давгаа байхгүй. Яг эндээс л авмаар. За би ингээд Францын эцсийн хүслээ биелүүлээд харах харлаа.